За сүүлийн үед хүмүүс тэгж юм л да. Энэ AI гарч ирснээр IT-ийн мэргэжил үгүй болох гэдэг юм шүү гэдэг. Тэгээ олон эцэгчүүд надаас асуудаг. Би хүүхдээ IT-ийн мэргэжил эзэмшүүлэх нь зөв үү, буруу юу? Энэ AI чинь ер нь ажлын байрыг булаачих юм байна. Дээрэс нь аль одоо мэргэжлийг эзэмшүүлвэл хамгийн зөв бэ? Ямар нэг өндөр цалинтай байдгийг аль нь манай хүүхдэд тохирох уу гэх мэтлэнгээр асуултуудыг асуудаг. Энэ дээр би нэг зүйлийг хэлэхэд IT-ийн мэргэжил үгүй болохгүй. Би IT-ийн салбарт 26 жил ажиллаж байна. Энэ ажил хугацаанд бүхий л чухам албан тушаалыг нь бол дамжиж ажиллалаа. Програм зохиогчоос өсвүүлээд, сисадмин байж үзлээ, сүлжээний инженер хийж үзлээ, IT менежер хийж үзлээ, IT-ийн төслийн удирдагч хийж үзлээ, IT-ийн зөвлөх, AI зөвлөх одоо ингэж хийж байна. Тэгэхээр энэ туршлагаас үндэслэхэд IT-ийн мэргэжил угаасаа ховсон өөрчлөгдөж идэх л тоо. Тэгэхээр энэ өөрчлөлтийн хугацаанд ямар хүн хамгийн хэрэгцээтэй байдгийг бэ гэхлээр асуудлыг шийдвэрлэх хүмүүс хамгийн хэрэгцээтэй байдаг юм аа. IT-ийн мэргэжил бол зөвхөн нэг мэргэжил эзэмсээ зогсох биш. IT-ийн мэргэжил эзэмснээрээ асуудлыг шийдвэрлэх тэр problem solving гэж ярьдаг те. Дээрээс нь critical thinking гэж ярьдаг. Энэ шүүмжил сэтгэлгээг давхар суулгаж өгч байгаа маа. Тэгэхээр IT технологи өөрөө яадгүй гэхээр тухайн салбарын эсвэл тухайн байгууллагын асуудлыг нь шийдвэрлэдэг. Тэгэхээр IT-ийн мэргэжилтэй хүмүүс логик сэтгхүүтэй байдаг. Аливаа асуудлын тэр зүй тогтолцоог нь бол олох чадвартай байдаг. Дээрэс нь хүрэх чадвар маш өндөртөө ийм мэргэжилтэй. Ер нь бол орчин үед бол мэргэжил эзэмших гэхээс илүүтэйгээр ур чадвар маань өөрөө үнцэнтэй болоод байгаа. Тэгэхээр ялангуяа Gen Z үеийнхэн гэж яриад байгаа сүүлийн залуучуудын хувьд ямар ажилтай болох уу, ямар мэргэжил эзэмших үү гэхээс илүүтэйгээр би энэ нийгмийн ямар асуудлыг шийдвэрлэж чадахын, тухайн байгууллагад би ямар үнцийг авчирч чадахын, тэр байгууллага маань надад ямар орчин бүрдүүлж өгч чадахын гэдэг дээр шийдвэр гаргадаг болсон. Энэ нь ч зөв. Ягаад гэвэл энэ маань ур чадвартай холбоотой түүнээс тухайн нэг ажлын байранд уягдаад байгаа асуудал биш. Энэ ажлын байр ирээдүйд бол ховцсон өөрчлөгдөнө. Энэ бол маш тодорхой. Энэ дангац AI-ийн нөлөөллөөс гадна энэ байгууллагуудын ховсон өөрчлөгдөж байгаа шилжилт хөдөлгөөн юм л та. Тэгэхээр бид нар яг энэ цаг үе дээр бол амьдарч байна. AI бол өөрөө нэг тийм туслагч юм аа. Ер нь бол өөрөө шийдвэр гаргаад эсвэл ямар нэгэн асуудлыг тодорхойлоод түүнийг дангаараа ингэж гүйцэтгэж байгаа юм бол биш л дээ. Бид нар ингэж кинон дээр хардаг шиг нэг робот гарч ирээд эсвэл нэг тэр AI гарч ирэнгүүтээ бүх зүйлүүдийг өөрөө хийгээд байгаа зүйл бол биш. Энийг ажилуулгын цаанаа хүн байгаамаа. Тэгэхээр IT-ийн мэргэжилтэн бол энийг хамгийн сайн удирдах чадах ийм мэргэжилтэн байгаа. Дээрээс нь дангаас IT-ийн мэргэжлээс гадна бусад ажил мэргэжилдээр зохицон ажиллах чадвартай ийм боловсруучныг бол бэлддэг. Тэгэхээр IT-ийн гэж би ерөөхдөө яриад байна. Энэ мэргэжлийг жоохон задлаад хэлчихье. Бид нар энийг бол хэд хэдэн ангилалд авч үздэг л дээ. За нэг 10-20 жилийн өмнө бид нар computer science гэж ярьж байсан тийм компьютерийн шинжилх ухаан, компьютерийн ухаан гэж монголоор орчуулдаг л да. Тэгэхээр computer science маань дотор hardware, software гэж хоёр хуваагддаг. Одоо бол software нь дангаараа софтвер инженер болоод ингээд явчихж байна. Hardware буюу одоо техник хангаж маань өөрөө embedded system тэгээд одоо энэ серверийн чип үйлдвэрлэгч гэдэг юм уу, робот гэдэг юм уу ингээд тусдаа салбарлаад ингээд явчихлаа л та. Тэгэхээр үүнийг болохоор компьютер инженеринг гэж бас сүүлийн үед бол томьёолоод байгаа. За дээрэс нэмээд data science гэсэн ойлголт гарч ирж байгаа. Data science маань болохоор өгдлийн шинжилх ухаан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр дангаас өгдөлтөй ажиллахаас гадна энэ чиглэлийн мэргэжлүүд юу хийдгүү гэхээр pattern гэж ярьдаг аливаа зүйлийн зүй тогтолцоог олж дээрээс нь моделийг нь боловсруулах, үүнийгээ хийхдээ болохоор статистик магадлалын онол дээр суурилж үүнийг бол хийж боловсруулж гаргаж ирдэг. За тэгээд IT гэсэн өөрөө ерхий бас ойлголт мэргэжил бол байна. Энэ маань юу гэхээр тэр компьютерийн дид үзэс байдаг юм уу, тусламж үйлчилгээ байдаг юм уу, дээрээс нь яг технологитой хамааралтай зүйлүүд дээр ажилладаг. Энэ одоо мэргэжлийг бол IT-ийн мэргэжил гэж бас ойлгож болно. Дээрээс нь бас нэг мэдээллийн систем гэсэн ойлголт байна. Энэ нь болохоор тухайн салбарын бизнесийн одоо үйл ажиллагааг нь шинжилээд холбогдох одоо тэр шилийг нь гаргаж ирэхэд нь туслах, тухайн тэр шилийг нэвтрүүлэхэд нь, суралт явуулахад нь, тестлэхэд нь хамтарч ажилладаг. Энэ мэргэжлийг бол мэдээллийн системийн мэргэжил гэдэг байгаамаа. За компьютерийн сүлжээ гэсэн одоо бас тийм мэргэжил байна. Энэ болохоор бидний одоо өдөр тутмын ашигладаг энэ компьютеруудыг өөр хооронд холбож байгаа тэр сүлжээний инженерүүдийг бол хилээд байгаа. За бас нэг сүүлийн үеийн гарч ирж байгаа чухал мэргэжил юу гэхээр кибер аюулгүй байдлын асуудал байгаа тийм cyber security гэж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн кинон дээр ингээд хардаг шиг хакер гэдэг маань өөрөө тэр кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бол биш юм аа дангаараа. Кибер аюулгүй байдал гэдэг маань өөрөө нэлээд өргөн хүрээний асуудал. Дангааз хакер буюу тэр системийн цоорхог олж тогтоогоод байгаа хүнээс гадна тэр одоо халтгад яаж хариу үйлдэл үзүүлж байна, эрсдлийг яаж бууруулах уу, аудитыг яаж хийх үү гэх мэтлэнгээр кибер аюулгүй байдалтай хамааралтай бүхий л ажлыг хийдэг. Энэ мэргэжлийг болохоор кибер аюулгүй байдлын мэргэжилтэн гэж
яриад байгаамаа. Би дандаа тийм ерхий хүрээгээр нь бол ярьж байгаа шүү энэ удаа. Тэгэхээр ирээдүйд хүүхдтэй юм уу эсвэл өөрөө мэрэгжил сонгох гэж бол зарим зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүүхд чинь юм бүтээх дуртай эсвэл алгоритм сонирхолтой байх юм бол софтвер инженер болох хамгийн тохиромжтой. Харин математиктаа сайн юмны одоо логик холбоосыг олж тогтоох тийм дуртай хүүхдтэй байх юм бол дата сайенс чиглэлээр явуулаарай гэж зөвлөж байна. Тэгээд ямар нэгэн одоо хакертай холбоотой кино контент үзэх дуртай байх юм бол кибер аюулгүй байдал нь бол зохистой байх. Харин компьютерөөрөө угсардаг, задлдаг, түүнийг одоо ингээд сайжруулдаг тийм хүүхэд байх юм бол хардвер буюу компьютер инженерийн чиглэлээр суралцах нь бол оновчтой. Бизнесийг ойлгох дуртай, бизнес процессыг яаж сайжруулах вэ? Дээрээс нь бизнесийн үйл ажиллагааг яавал үр ашигтай болгох вэ гэдэг талаас нь боддог. Тийм сонирхолтой хүүхэд байх юм бол мэдээллийн системийн чиглэлээр мэрэгжил эзэмшүүлэх нь бол илүү амжилт үзүүлэх магадлалыг бол нэмнэ. IT-ийн мэрэгжлийнхэн бол ер нь ямар ч салбар дээр гарч ажилласан түүнийхээ зүй тогтолцоог нь олоод маш хурдтайгаар тухайн одоо мэрэгжлийг эзэмших, дээрээс нь тухайн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, автоматжуулах чиглэлээр бол сайн ажилладаг. Тийм онцлогтой байгаа. Яагаад гэх юм бол тухайн салбарын асуудлыг эсвэл байгууллагын асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр үйл ажиллагааг нь тэр чигтэн судалж иж шийдлээ олдог болохоор үндсэндээ тухайн мэрэгжлийг эзэмснээс ялгаагүй хэмжээнд судалгаагаа бол хийдгээ. Тэгэхээр тийм өндөр хөрөх ур чадвартай мэрэгчтэн болт бэлтгэдэг байгаа. Учир нь энэ байгаамаа. Тэгэхээр би бас нэг зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Дэлхийн эдийн засгийн форумоос тодорхойлсон шүү дээ. 2030 он гэхэд нийт 78 сая ажлын байр AI-ийн нөлөөллөөр бий болно гэж. Бид нар ингээд харж ил да тий. Америкийн тэр ажил эрхлэлтийн одоо статистик гаргадаг хорооноос гаргасан мэдээлэлээр өнгөрсөн 5 дугаар сард 170 мянга орчим ажлын байр шинээр бий болсон. Үүнээс нэлээд олон хувь нь AI-тай холбоотой ажлын байр бий болж байгаамаа. Тэгэхээр зөвхөн IT гэхлээр тухайн IT-ийн салбарт ажиллах гэдэг юм биш, өөр салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бас хамруулж ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар гэдэг юм уу, банк санхүүгийн салбар гэдэг юм уу, эсвэл боловсролын салбар гэх мэтлэнгээр олон салбаруудад IT-ийн мэргэжлүүд бол ажиллаж байна л да. Тэгэхээр энэ ажиллах боломжтой ур чадварыг бол үндсэндээ IT-ийн мэргэжлээр сурж явах явцдаа эзэмшиж авнаа. Дээрээс нь дэлхийн эдийн засгийн форумоос мэдээлснээр ирээдүйд хамгийн өндөр өсөх 3 ур чадрын хувьд бол нэгдүгээрт нь AI, хоёрдугаарт нь data, гуравдугаарт нь cyber security буюу кибер аюулгүй байдал гэж томьёосон байгаа. Мөн түүнчлэн PwC гэж компани гэдэг дэлхийн 4 одоо том аудитын компани нэг л дээ. Эднийх өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд 1 тэрбум ажлын байрны зард дүн шинжилгээ хийсэн байгаа юм. 27 орны. Энэ дунд хамгийн их эрэлттэй ур чадвар өөрөө AI ур чадвар болж таарж байгаа. Тэгэхээр AI ур чадвар шаардж байгаа тэр ажлын байр нь бусад ажлын байрыг бодвол 8 дахин илүү байна гэсэн тийм дүгнэлтийг гаргасан байна л да. За үүн дээр нэмээд хэлэхэд өөрөө дангаараа ямар нэгэн үйлдэл бол хийхгүй өөрөө маш сайн туслагч байгаа. Түүнийг яаж ашиглах вэ? Бүр цаашлаад яаж зөв удирдах уу гэдэг маань өөрөө маш том ур чадвар болсон. Тэгэхээр энэ ур чадварыг маш сайн эзэмших мэргэжил бол өөрөө IT-ийн мэргэжил байгаамаа. 1980 он одоо 90 оны үед бол жолооч гэсэн мэргэжил байлаа шүү дээ. Тэгээд жолооч маань үндсэндээ тийм түгээмэл биш. Тэгтэл одоо яаж юм? Хүн болгон л жолооч болсон. Хүн болгонд машин барьж чадчих штэ. Түүнтэй адилхан ирээдүйд энэ IT AI бол өөрөө хүн болгоны эзэмших ёстой ур чадрын нэг зайлшгүй болохоос өөр аргагүй болчиход байна л да. Тэгэхээр миний бичлэгийг үзээд мэрэгэн ухаандаа нэгийг бодож хоёрыг тунгаагаараа гэж хүсгээр байна.